Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг сургалтын ажилтан Пүрв Дөрч гэдэг. За ингээд та бүхэнд өнөөдрөөс эхлээд та бүхэндээ би нэг жижигхэн програм хөгжүүлэлтэн дээр хамтарч ажиллаач гэдэг хүсэлтийг тавьгаар энэ бичлэгийг хийж байгаамаа. За энэ програм маань ямар учиртай програм бэ гэхээр миний өөрийн хийсэн Teach Me Pro гэдэг аппликейшн байгаа. За энэ маань болохоор үндсэндээ бол Windows үйлдвэрлэлийн систем дээр суурилж өгдөг ийм програм байгаа. За энэ дээр жишээлхэд програмын үндсэн хэсэг маань бол ерөөсөө энэ нүүр хуудсан дээр маань бол 7 төрлийн хичээлийн модулууд агуулгадж байгаа. Энэ 7 төрлийн модулууд маань яах учиртай юм бэ гэхээр үндсэндээ бол сургалтын дээр хэрэглэх мультимедиа технологи гэж нэрлэдэг байгаа. За яагаад тэгэхээр Adobe Photoshop програмыг, за мөн Adobe Premiere програмыг, мөн Captivate, Flash, за Camtasia, за мөн сургалтанд ашиглах зарим мультимедиа технологи буюу онлайнд хэрхэн ажиллах вэ? Онлайнд хэрхэн тест авах уу? За санал асуулга авах уу? Эсвэл сургалтанд ашиглах тоног төхөөрөмж үүсгэх буюу нөгөө компьютер тоног төхөөрөмж девайсуудаа хэрхэн яаж энэ сургалтынхаа энэ материалыг боловсруулахад бэлдэх үү гэдэг чиглэлүүдээр хичээлүүдийг оруулнаа гэсэн контентуудыг бэлдээд эндээ ингээд агуулгуудыг бэлдэж оруулах ийм зорилготой байгаамаа. Гэхдээ үндсэндээ бол яг Photoshop програмыг бүрэн гүйцэд яг төгс мэргэжлийн түвшинд биш, ерөнхийдөө бол багш нарт яг ямар хэрэгцээтэй байх юм, яг юуг нь ашиглавал багш нарт илүү хэрэгтэй байх талаас нь энэ програмуудыг ашиглах юм шүү. Тэрнээс бол бүрэн төгс яг энэ програмыг яг мэргэжлийн түвшинд яг бүх хэрэглээнүүдийг хэрэгжилж сурах гэсэн ойлголт биш. Зөвхөн хичээлийн материалыг боловсруулахад эдгээр програмуудыг ашиглаад ямар байдлаар хичээлийн материалыг боловсруулж болох юм бэ гэдэг талаас нь энэ хичээлүүдийг орох юм аа. Тэгээ та бүхэн энэ хичээлүүдэд маань идэвхтэй хамрагдаж идэвхтэй оролцсон гэдэгт итгэлтэй байна. Ингээд бүгдээрээ хамтдаа энэ хүү програмыг хөгжүүлье.